сая энэ төсөв дагсан тогтоолын төсөл дээр орж ирсэн. 5-7 үлдсэн талбайг эдийн засгийн эргэлтэнд оруулах тулд иж бүрэн цогцоор нь шийдэх хөрөнгө оруулагч та яриа гэсэн. За үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд хоёр тал подкаст хүрч байна. За өнөөдрийн манай дугаарт улсын хурлын гишүүн Зол Жаргал оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Мэнд хүргэе. Ажил хэр вэ? Одоо манай шинээр парламентд орсон гишүүд нэг жил гарсан болчихлоо тийм ээ. Жил гарсан боллоо. Жил гарны хугацаанд ер нь улсын хурлын гишүүний ажил гэж хэр их байдгийм байна. Тэгээ дээрэс нь янз янзын бас энэ тэндийн тэр нэмэлтээр ингээд ганц нэг ажил хийсэг энэ төр гээд ажил ороод байгаа шүү байна. Ингээ хүмүүсийг анзаарахад их л ажилтай байх юм шиг. Ажил хэр байд юм бэ нэр? Улсын хурлын гишүүний ажил ороод л ах юм бол тусахгүй. Шүнжин ажиллаж болно, өдөрж унтахгүй ажиллаж болно. Тэгсэгээд байвал бас тэгсэгээд авах боломжтой. Энэ удаагийн хурлын олон түнээс сонсож байна л да. Хуучин бол 76 гишүүд ингээд цөөхөн тэгээд одоо мэдээлэл бол их илүү сайн авдаг, улс төрөөд нөлөөтөө нөгөө тойрог мориг руугаа ингээд янз бүрийн зулгаадаг тий. Одоо болохоор зэрэг 126-аад олон болцсон. Тэгээд нэг баахан шинэ гишүүд ороод ирсэн. Нөгөө шинэ гишүүд нь бас нэг тийм үгэнд ороод идэггүй нэг чаг гэдэг хэдийнөдөл дөнгөж эхлэнгүүд л төсөв дээр одоо олон 5 удаа баг 4-5 удаа төсөв ярьлаа шүү дээ. Ийм. Тэгэхээр илүү бас хөдөлгөөнтэй парламент гэж бодож байна. Хоёрдугаарт нь ажлын хэсгүүд 60 гаруй ажлын хэсэг их хурлын даргын захирамжаар байгуулагдсан. Би бол тэрийг муу гэж боддоггүй. Хуулийн төслүүд дээр ингээ хуваагдаад ажиллаж байгаа тэр чинь маш их цаг орж байгаа. Тэгэл юм л ингээд ажлын хэсгийн урал банкны орооны уралд авах зал ингээл гүйлдээл байгаа. Нэг зүйл нь ажлын хэсэг ажил их цаасны ажил их хийхээр зэрэг улс төр юу болж байгааг анзаарахгүй байх нэг асуудал байна. Улсын хурлын гишүүн бол за хууль тогтоогч тэр хүн бол цаасан дээр ажиллах ёстой. Дээрээс нь бас иргэдийн төлөөлөл нөгөө иргэдтэйгээ бас ажиллах ёстой. Тэгээд улс төрч. Яг үндсэн гол ажил. Тий. Тэгэхээр улс төрд юу болж байгааг ойлгох завгүй цаас эргүүлнэ гэдэг бол улс төрчийн хувьд бол цаашаа нэг олигтой явах тийм арга зам бол биш. Тэгээ би энийг бол яг нэг талдаа энэ чинь ажил хэрэгж байхын тулд ажлын хэсүүд нөгөө талдаа бас ер нь жоохон завгүй байлгаад ингээд улс төрөөс нь олдуулах тий. Гэрүүл дэвжид оролцохгүй байх тийм арга хэрэгсэл бас нөлөө ядчил тийм үр дүн бол гаргачлаа баг. Улс төрийн ажил хийснээс одоо сүүлийн үед улс төрд чинь одоо төрийн ордонд чи юу болоод байгааг нь мэдэхгүй л юм болоод байна шүү дээ. Бүр сүүлдээ дотор ордонд байгаа хүмүүс нь ч залхаж чинь сэтгүүлчт нь нөө хэвлэн мэдээлж байгаа сэтгүүлчт нь ч сүүлдээ залхаж чинь тий. Энэ нэг юм өрдний байсан тогтолцоо л ингээл яг ингээд юм чи ингээд нэг юм шат агтдаг шүү дээ. Тэг уг нь хэрүүлж байсан дараа нь ингээд нэг юм мэтгэл зэм болж хувраад л те. Ингээл цааш шат агтдаг шүү. Тэгэхэд яг ингээд хуучны технологи байгаад байна л да. Тэгээ сүүлийн үеийн Монгол Ардын намын дотоод тэмцэлтэй холбоотойгоор ер нь ордонд юу ярих гэж байгаа. Одоо ингээд та хэд бол цөөнхийн бүлгийн гишүүд тийм ээ. Үзлүүд л бас нэг юм байгаа билгүй бид нар нэг иймэрхүү өнгөйстэ хэрүүлээгээд байна гэдэг ч юм уу те. Намын дотоод тэмцэл төрийн хэрэгслийг ашиглах ийм байдал руу орж байна. Тэгэхээр энэ хоёр том лидер хоёр талдаа гараад намын тэмцэлэн төрийн маргаан засгийн бүтцэд орж ирж байна шүү дээ. Тэгээ энэ бол ер нь бол аюултай үзэгдэл маш буруу зүйл. Намын асуудлаа нам дотроо шийдэх хэрэгтэй. Намаас гадуур шийдэл олон нийтэд бас хэлж явж болно. Төрийг хэрэгжилж болохгүй. Хүч хэрэгжилж болохгүй тий. Тэгэхээр энэ тал дээр бол тийм жоохон онцгой мэдрэмжил төрж байна. Одоо яг нарийн деталийн ороод тэдний энэ тийм тэрний юм тэргээд яриад байх сонирхол чадлага нэг мэдж байгаа ч юм болго. Ардчилсан нам өдөртөх зөвлөлтөөгөө хуралдаад бүлгийн хуралдаад нэг шаардлага хөргүүлж илээ шүү дээ тий. Хоёр шаардлага. Нэг нь нөгөө улсын хурлын даргыг
энэ хэрэгэ эцэлээ шийдчихэд дуулсыг хурлаа удирдаа тий. Нөгөөх нь болохоор ерхий сайтыг төсөө эргүүлэн татаа гэсэн ийм хоёр шаардлага хөрвүүлчихлээ. Тий. Яг нь миний бодлоор бол ямар нэгэн шалгах хэрэгцээ байгаа бол тэгээд процессор явах л шүү дээ. Тэр хүртэл ажил бол хийгдчихлээ байх шүү дээ. Төрийн ажил бол явах шүү дээ. Тэгэхээр тэр хүн улсын хурлын даргын позиц дээр байгаа бол ажиллах шүү дээ. Их хурл бол хуралдаад ингээд цаашдаа юм аялах шүү дээ гэж бодож шүү дээ. Яг тийм эмзэг асуудлуудыг хилцэхгүй хойшлуулж болно шүү дээ. Тэр нь бол эрхийн асуудалтай санал гаргаж болно. Тэгээ явах хэрэгтэй. Монгол ардын нам одоо 100 жилийн түүхтэй том нам гэл ингээл ярьдаг, төр барьдаг, хэрүүл тэмцлээ зохицуулдаг гэдэг. Энэ удаа бол арай л болохгүй юм болоод. Төрийн ямар руу оруулах үзэгдэл гарч ирж байна. Тэгээд дээрэс нэг арчсан нам өөрсдөө уг нь ажиллаа явуулъя гэж шахах хэвээр газар одоо тий институт гэж ойлгож байгаа шүү дээ. Гэтэл нийлээд гацаая гэдэг нь жоохон сонирхол шийдвэр юм болов уу гэж хараад байгаа юм л та. Тэгээд танаа нам дотроо ер нь энэ зүйлийн тухай ярьсан ямар нэгэн шийдвэр ч юм уу шаардлага хөрвүүлэх тухай ярьсан байгаа юу ер нь эрх хөрөгч намтай холбоотой. Одоогор тийм зүйл сонсоогүй байна. Тэгээ чинь сая нэг 7 хоногийн дотор л бүж юм ч үү те. Тэгж 7 хоногс өрөөг байгаа шүү дээ. Тэгэл 2 хоног өдөөгөр явлаа. Яг юу болоод байгааг сайн мэдэхгүй л. Ер нь зүгээр ерөнхий агуулгаараа бол том буруу юм явж байгаа л гэж харж байна. Нам гэдэг юм чинь уг нь энэ бол үзэл санаатай. Тэгээд нэг зориг тавьсан, тэрэндээ өөрөх баг. Тэгээ өөр ингэсэн арга барилтай тэр үгээрэл ялгагдж байгаа зүйлс. Монголд нам бол ашиг сонирхлоор нэгдсэн олон хүний нэгдэл болчиход байгаа. Тэгээ тэр нэгдлийн цаана намтайгаа л байж явах юм бол ажил нь явна. Намтай байх юм бол улс төрийн нөлөө гөр төсөв дагсан бизнес хөгжинэ. Ингээд нэг вакуумдсан элит гэж дээ зайлал тэр чинь элитсэд байх байхаа зүгээр мөнгөнд ойрхон нэг хэсэг бүлэг үүсгэчихэд тэрүүгээр ингээ хаалттай. Тийм болохоор ерөөсө тэрний дээр гарах юм бол жинхэнэ одоо эрх мэдэл. Тэгээд тэрний төлөв тэмцэл явж шүү дээ. Төсөв ярьснаас хоёлаа төсөв дээр гишүүд янз янзын үзэл бодолтой байна л да. Зарим нэг гишүүд их дажгүй төсөв орж ирлээ гэж ярьж байна. Тэгээ таны хувьд ч гэсэн сонсож байхад яг хөгжлийнхаа ярээр хөлөөж ийсэн төсөв болжээ гэж хэд хэдэн гишүүдээс сонслоо. Тэгээ танаас ч сонссон яриа өгч байгаа. Тэгээд төсөв дээр хоёлаа дахиад яриа л да эргээд. Яг өнгөрсөн жилийг бодвол тийм хийрхсэн зүйл байхгүй. Яг хилдэг байн загарын төслүүд байхгүй. Тэр утгаараа хүнчлэлийн хэрээр хөдлөөж ийсэн төсөв мөн. Гол асуудал нь эрүүл мэнд, боловсрол, хөрөнгө оруулалт нь бол олон дахин нэмэгдсэн. Гэхдээ нөгөө хүний авж байгаа цалин байхгүй ба. Эмчийн цалин байхгүй, багшийн цалин байхгүй. Тэрийг бол би шүүмжилсэн байр суурьтай байна. Зүгээр эрүүл ухаанаар бодоход сая 500 төгрөг авдаг яралтай тусламжийн эмч, гэмтлийн эмч монголчууд яг очиод асуудал тулгархаар амар мэдэрдэг. Тийм орчинд тэгж ажиллаж байгаа хүмүүс сэтгэл санаанд хэцүү байна, бие байлдраа ууч эрүүл байна гэж байхгүй. Ер нь бол энэ тэгээд мухард нь явахгүй. Гадшаа их явж байгаа сувилагч нар, эмч нар тэр нь ч буруу юм биш. Энд амьдрах нөхцөл байхгүй бол хүн амьдралаа бодох нь зөв шүү дээ. Дараа нь багш нар байна те. Тэгэхээр тэр цалингийн нэмэлтийг бол зайлшгүй тусах шаардлагатай. Хаанаас олох уу гэдэг асуудал. Нэг бол алдагдлаа нэмэгдүүлнэ. Эсвэл миний бодлоор бол өнгөрсөн жил бид нар төсвийн гишүүдийн ажлын хэсэг гарсан тэрний хөрөнгө оруулалтын дид хэсгийг нь би хаалж ажилласан. Тэндээс гарч ирсэн дүгнэлт маш олон хөгжлийн төвүүд, гэр бүлийн хөгжлийн төв, соёлын ордон, тийм уг нь бол сонсоод гоё хүнд хэрэгтэй. Үнэн ийм зүйлс бол баригдаж байна. Хөдөө орон нутагт. Тэг хөдөө орон нутагт хотод ч гэсэн ер нь нийт бүр дүн
төрлөөр нь хуваагаад бүгдийг нийлүүлчих юм бол бараг 400 тэрбум төгрөг болоод ирсэн. Тэгэхээр тэр чин дараа нь жил болгон хүн ажиллан цалин аавна. Тог цахилгаан төлн урсгал зардлын мэгдэн. Энийг болио гэхээр зэрэг шилж төслүүд учраас одоо дуусахгүй бол өөр их зардал гараад алдагдал төрнэ гэдэг. Тэг ямарсан дуусах хэрэгтэй гэж байгаа. Тэгтэл жил болгон энэ маань ингээд яваалах юм байна. Би бол одоо жоохон зөрөгтэйх энийг шууд зогсоогоод царцаагаад түгжээд дуусцныг нь чадвал зараад хэрэв хүн авахгүй бол хямд үнээр зарж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол тэр орон нутгийнх нь бизнес хийж байгаа хүмүүст аймаг дээр бол IT хөгжүүлж байгаа залуучуудад инкубатор болгоод суулгаад зарим нь оёдлоо хийгээд төрөөс нь маш бага. Тэрүүгээр бол төрөөс ямар нэгэн төсөв гарахгүйгээр урсгал зардлаа хаадаг. Иймэрхүү зүйл рүү шилжүүлж зарим нь оюутны дотор байр, сурагчтай оюутны дотор байр болгоод ийм байдлаар урсгал зардал гаргаж аваад тэр урсгал зардлаараа эмч багшийн цалинг бол зөрөгтэй нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ зүгээр нэг төсвийн асуудал биш, нийгмийн асуудал болж байна. Хувраад байгаа гэсэн. Тэр жил болгон л ярьдаг тий. Жил болгон л нөгөө эмч багш нарын цалин яригдал одоо ингээл багш нар ажил хаяад л тий ингээл жил болгон л нэг юм процесс өрнөдөг тий. Яг нөгөө шижир гишүүн бас ярьж ирсэн шүү дээ. Арангаа аймагт нэг сургууль барих гад те тэр нэг яг түрүүний тань хэлдэг ингээд жил болго ингээд явсаар гас үлдээ тэр төсөв нь бүр 10 дахин нэмэгдсэн те энэ жил ингээд нэмэгдсэн орж ирж байгаа гэдэл тэгээ нэг иймэрхүү зардлуудаа дасаад хасаад одоо хөвчлээд гэх юм уу яг тань хэлдэг ингээд нэг тийшээ оруулчих болж байна. Тэгээ манайх нөгөө ганц мөнгө олж байгаа салбар нь уулуурхаа те гадагшаа зарж байгаа баг 90% ангаж байна те. Тэгээ өөрөөр одоо мэдгүй төсвийг бид нар олж байгаа орлогоо төрөлжүүлээд яг энэ нийгмийнхаа хэрэгцээтэй бүлгэрүүгээ цалин юу гэдэг тэтгэврээ нэмдэг иймэрхүү гаргалгаа юу гэдэг. Тийм гаргалгаанаас зайлсхийх хэрэгтэй. Бид нар бол ерөөсөө ингээд төсөв дээр мөнгө олж агаад яаж сайхан амьдрах уу гэж бодоод байгаа байхгүй. Төсөв за үнэн тэр эмч багш энэ чинь бол нийтийн төлөө ажиллаж байгаа хүмүүс шүү дээ тий. Нийтийн төлөө ажиллаж байгаа хүмүүс нийтийн дунд цуглуулсан мөнгнөөс ингээд явна. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд төсөв яриад байгаа нь л угаасаа буруу болчиход. 30 жилийн өмнө 35 жилийн өмнө эдийн засгийн загвар өөрчлөгдсөн. Монгол улс чөлөөт эдийн засгийг сонгосон. Одоо 70 гаруй % нь төрөөс хамааралт. Эдийн засаг нь өөрөөр хэлбэл манайх бол төрийн эдийн засаг давамгаалсан болсон. Тэгэхээр зэрэг нөгөө юмаг үзэхийн тулд төсвөл хэрэгтэй болоод идэв. Тэгэл яаж төсвөө цуглуулах вэ гэл ингээд байгаа хөөх. Тэгэл татвараа нэмээ. Тэгэл татвараа нэмнэ. Эсвэл бол татвар нэмэхээр хүмүүс хүлээж авахгүй болохоор за тэгвэл энэ төрөмжийн уурхаа ажиллуулчих. Сүүлдээ бүр авуурхаж ажиллахгүй болоод ирэхээр юм хиймээр үүдээ. Тэгэнгүүт за орон нутгийнх нь өөрсдөө мэдээ тэр уурхаагаа гадныханд өгч оронд нь нэг зам бариулчих гэт ийм юм санаа нь хүртэл гарч ирж байгаа. Утгагүй байдал руу яваад байгаа. Энээсээ татгалзах хэрэгтэй байна. Татварыг багасгах хэрэгтэй. Ажил хийж байгаа хүмүүс хүн амьдрахтаа би энэ засгаас надаа олигтой юм өгөхгүй байна, тэтгэлэг өгөхгүй байна гэж биш. Би юм хийн. Миний хийсэн ажлын үр дүн миний карманд үлдэнэ. Тэрүүгээр би сайхан амьдрна гэдэг төрөл орох хэрэгтэй байна. Тэр бол нөгөө татвар нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал. Орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл. Тэгээд нөөт хөрөнгө оруулсан бол үйлдвэрлэл явуулж байгаа бол хөрөнгө оруулалтын 50-100% тэнцвүү хэмжээний татварыг тодорхой хугацаанд чөлөөлөх хэмжил иймэрхүү зүйлсүүд хийж хүмүүс өөрсдөө илүү их ажиллах байх. Тэгэхгүй бол одоо нэг жоохон ажил хийгээд компани бүртгүүлээд ажиллах юм бол бүүн дарамт тэгээд юу солиотой хэлж чадахгүй байгаа шүү. Тэр нь бол үнэн байхгүй. Нэг талдаа бид нэр ийм хүсэж идэх те. Чөлөөт эдийн засаг. За тэгээд бизнес эрхлэгчтэй дэмжих гэх мэтчлэн те ингээл энийг одоо мэдхгүй сүүлийн хичнээн жил ярьж байгаа ер нь Монгол Ардын намыг засаглаж байгаа 8 жил ер нь жил болгон л ярьдаг, өөрсдөө ч ярьдаг яг энэ намынхан. Гэхдээ нөгөө талдаа Монгол Ардын нам гэдэг нам ирэх барьж байгаа. Энэ намын үзэл баримтлал нь өөрөө социал демократ тийм ээ. Тэнгуут социал демократ чи өөрсдөө
нөгөө татвар юу гэдэг те нэг орлогоо бүрдүүлж ягаад тэрийгэ эргэж нөгөө нэг юм тараадаг юм эдийн засгийг дэмждэг ийм үзэл баримталтай нам багхгүй юу. Тэнгуут бид нэр ийм намаас чөлөөт зах зээл те чөлөөт эдийн засаг юу гэдгийг хөвчлөл гэдэг юм уу те төрийн өмч компаниуд хөвчлөл энэ төр хүсээд идэг. Тэгээ энэ яг зөв юм уу буруу юм уу ер нь? Одоогийн загварыг харахад Монгол Ардын нам бол социал демократ биш, хөрөнгөтний консерватив нам. Одоо хувирж ийн гэсэн үг тий. Үндсэн гол нөлөө бүхий тэгээд ер нь дэмжих идэвхтэй хүмүүс нь бол нэлээд том бизнестэй. Тэгээд тэрүүгээрээ хүрээлэл үүсгээ тэр нэлээд хаалттай ингээ найз нөхөд нэг дэмждэг юм сүлжээтэй. Тэг хамгийн онцгой нь энэ сүлжээ нь төсөв бараадч том бизнес хийж байгаа. Эсвэл төрөөс олгодог тусгай зөвшөөрөл төр тулгуурлаж том бизнес хийж байгаа. Илүү тийм бүтээлч тийм зүйл бол байхгүй. Социал демократ гэдэг чинь би бол таны томилтоо санал нийлэхгүй. Чөлөөт ардсан нийгэм Япон бол айгүй тиймэрхүү маягийн модельтэй болсон жишээ нь. Европын улсууд, хойд Европын улсууд бол дийлэнх социал демократ. Герман байна. Тэд нар чинь зүгээр холимог юу л да, холимог парламент, барууны зүүн янз бүрийн бүгдээрээ нийцсэн байдаг. Хүний наад захын хэрэглээ. Ер нь бол хүн чөлөөтэй байх шүү дээ. Эрх чөлөөтэй байхын тулд цэвэр хөрөнгөтний замаар явахаар цэвэр арилжааны сонирхол төр бол бас байглаасаа хүн чинь бусдыг дарангуулах, базах тийм сонирхолтой. Тэгээд ингээд нөгөө ядуун нулам ядуураад идэг, баян нулам баяжаад идэг нэг юм ярьдаг шүү дээ. Тэрний эсрэг юу хийж дундаж давхар байх. Юу хийж болох вэ гэхээр зэрэг суур гараагийн л хөндөх шүү дээ. За цаашаа бол хүн өстой өөрийнхөө авьяас чадлаа сонирхлоороо нэгэн зохиол бичлэн өөх нь бизнес хийнэ ингээд өөрөөр амьдрын шүү дээ. Гарааны тэгш боломж буюу боловсрал Монгол улс үндсэн хуулиндаа дэргийн тусгасан. Нийтийн суур боловсролын төлбөргүй байна. Эрүүл мэнд. За одоо орчин үед интернет. За жоохон дээр үед бол цахилгаан, эрчим хүч. Тэгээ тог цахилгаан, эрчим хүчийг бол жишээ нь энэ эх орны өнцөг болон бүрт хүрэхгүй бол тэрийг арилжааны эдийн засгийн үр ашгаар хүрэх боломж байхгүй. Монголд бол байхгүй. Европт бол биж магадгүй. Одоо тэр нэг аймгийн, тэр нэг сумын тийшээгээ эрчим хүчээр хангана, зам тавина гэдэг нь эдийн засгийн хувьд утгагүй байхгүй. Тэгэхээр бид нэр яах юм? Эсвэл нүгээд ингээд төвлөрөөд нэг эдэн хотод амьдрах юм уу? Монголчин малчин хүмүүс шүү дээ. Монголын мал ахуй бол байсаар л байна. Энийг бол нэг хайртар ухаантай хүмүүс төрөөс шийдэнгүүтээ за одоо цаг нь болчих одоо болио юм үлээ гэд эрчимжүүлж өрөөд ингээд идэг зүйл биш. Энд чинь жамаас ороо хүмүүс өөрсдийнхөө амьдралын хэв маягаар л амьдарч байгаа. Одоо ингээ одоо тийг бэлчээрээ тэгж хуваана энэ төргээ заагаад идэг ч юм биш. Хүмүүс өөрсдөө уучраа болоод байж л байсан. Тэгэхээр энэ бол ингээд цаашдаа явж л таараа. Харин тэр нөхцөлийг яаж айтайхан амьдрах наад захын хүний хэрэгцээг хангах вэ? Тэгээ энэ дээр ингэх юм бол нөгөө социал демократ буюу ялангуяа утилитарийн социал демократ гэж юу байдаг. Нөгөө гол хэрэглээний тэгш гарааны нөхцөлийг бий болгох. Энэ бол нэг талаасаа манайх шиг газар зүй нийгмийн бүтцтэй газар бас жамсны асуудал. Гэхдээ нөгөө талдаа бүгдийн зөвлөж жагаад бүх мөнгөний зөвлөж жагаад төрөөс хуваарлна гэдэг бол социал демократ чинь ер нь социализм юм л да. Манайх ер нь тэр социализм руугаа их ойрхон байгаа. Социализм руу ойрхон байна гэдэг нь юугаар би тэгж хэлж яах гэхээр улсын төсөв 30% биш дээ одоо дотоодын нийтүүдээ юу биш. 30 их 80 төгрөг дотоодын нийтүүдээ түүний бол 40 гаруй% нь бараг 50 болгох хуваар илэрхийлэх юм бол дээрээс нөгөө төрийн өмчийн компаниуд томоохон сангуудын юмнууд ингээд нэмэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний чинь 80% нь төрөөс хамааралтай болчихж байгаа. Тэгэхээр энэ бол энэ хэмжээгээр бол ингээд социалист маягийн эдийн засаг юм шиг. Социалист эдийн засгийг удирдахын тулд социалист үзэл санаа хэрэгтэй. Тийм үзэл санаатай бид нар 80-ад оны хувьд бол хамгийн дээд эрчим авч ирсэн. Тэр нь юу гэхээр зэрэг хувийн өмч байхгүй. Нийтийн өмч. Тэгээ нийтийн өмч ингээд бүгдээрээ гоё нийтээрээ сайхан амьдрна гэдэг гоё үлгэрэлтэй байсан. За одоо
тэр үзэл байхгүй. Үзэл нь юу гэхээр зэрэг би мөнгө олно. Гэхдээ төрөөс хамаарч. Буюу эдийн засгийн социалист юм шиг үзэл санаа нь болохоор капиталист. Энэ хоёрын дундаас юу гарч ийн гэхээр фашист маягийн эдийн засаг гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл улс төрөөр дамжуулж төр дойрхон бийжиж давуу тусгай зөвшөөрлүүдийг өөртөө гаргуулдаг. Бусдаас өөр онцгой нөхцөл үүсгдэг. Тэгээд төсвөөс гарч байгаа юмруу шахаа хийдэг. Энэ бизнес нь буцаад намаа тижээдэг. Намаа тижээж байгаа учраас тэр хүнийг намын улс төрийн нөлөө бүхий албан тушаал дээр байлгаж хаас өөр аргагүй байдалд нөгөө нам нь ордог. Ингээд энэ нэг талаасаа маф маягийн тогтолцоо, эдийн засгаар бол фашист тогтолцоо Монголд ер нь бол бүрдсэн. Тэгээ энийг бид нэр байхгүй болохгүй бол за нэгдүгээр чөлөөт эдийн засаг нь явандаа ингээд үгүй болох нэ. Одоо ер нь чөлөөт эдийн засаг байгаа юм уу? Гаднаа сөрөнгө оруулалт байхгүй болох нэ. Тэгэхээр дараа нь юу орж ирэх вэ гэхээр эдийн засгийг дагаад улс төрийн харилцаа загвар өөрчлөгдөнө. Тэр нь нөгөө нэг бидний мөрөдөд байгаа юм тэнцвэртэй, хяналттай, олон намтай парламентын тогтолцоо. Европын жишээнүүдийг их авдаг тий. Тэр байхгүй болоод нэг хэсэг л хүмүүс шийддэг, эсвэл нэг нам шийддэг, эсвэл нэг хэсэг хүмүүс шийддэг ийм юм руу орно. Энэ бол ингээд Монголын газар зүйн байрлалаас бидний түүхэн хийсэн сонголт 90 оны сонголтын эсрэг зүйл учраас эдийн засгийг чөлөөлөх нь зайлшгүй шаардлагатай. Эдийн засаг чөлөөлөхийг хаанаас эхлэх вэ гэд одоо ингээд харахаар зэрэг төрийн өмчийн компаниудыг нээлттэй хувьцаат компани болгоод удирдлагыг энэ засгийн газраас томилдоггүй. Тийм загварлууд орох хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол тэнд том мөнгө явж байгаа учраас тийшээ улс төрөөр дамжиж явна. Ингээд ерөөсөө энэ төрөөс хамааралтай эдийн засаг чинь ерөөсөө задрахгүй. Харин тэгэхээр иргэдэн өөрсдөө чөлөөт эдийн засаг руу тийм үлээ тэрийг хүсээд байгаа байхгүй тий. Гэтэл яг түрүүний таны хэлдгээр нэг намаас шалтгаалаад ингээ бүх юм шийдэгддэг тийм тогтолцоо байгаад байна шүү дээ. Тэгээд эрх хэрэгч нам өөрсдөө ч өнгөн дээрээ өөрчлөе тий. Чөлөөт эдийн засаг юу гэдгийг төрийн өмчт компаниудыг хөвчлөе гэж ярьдаг мөртлөө хийж байгаа үйлдэл юусоо байхгүй байхгүй. Яг л нэг юм түрүүний хэлдгээр нэг шугамараа л яваад. Яг тэр нэг нам эзэмшдэг те нэг нам дарангуулдаг бүх юмыг л ингэж тэр намаас шалтгаалдаг юм руу яваад байгаа. Тэгэхээр бид нэр одоо намаа өөрчилж үзэх юм уу? Эрх баригчтай өөрчилж үзэх юм уу те? Яг тэр нэг хүсэж байгаа чөлөөт эдийн засгаа яаж бий болох юм? Одоо ингээл 126 таа боллоо илүү олон өнгө солонгорч дуурж байна энэ тэндээс те. Хуучин яг түрүүний нэг 76 гишүүн байдаг шиг ингээ багцлаад авдаг нэ хомигдож байна. Энэ зүг рүү бид нэр яаж алах юм? Намаас ойлгох юм уу? Эсвэл яах юм? Сонгуулиар л өөрчлөн дөө. Одоо холимог тогтолцоо парламентынд орж ирсэн. Тэр нь бол би их сайн гэж бодож байгаа. Тэгээд алхамууд хийгдэнэ. Шин гишүүд орж ирнэ. Харьцангуй нөгөө нээлттэй сонгуулиар орж ирэх боломж нь бол нэмэгдсэн байгаа. Тэгээд энэ бол цаг хугацаа шаардах байх. Цаг хугацаа шаардаж тэ сонгуулиар солиж өөр одоо бид нар яах? Өөр арга байхгүй. Өөр арга байхгүй. Одоогийн байдлаар ер нь өөрчлөх арга байхгүй нүү те ер нь. Тэгээ Бангладеш дэж болохгүй, Непал дэж болохгүй. Тэгээд гişүүд улс төрийн үүрэг хүлээсэн улс төрийн тэмцлээ ийн чадлаараа хийж байгаа. Нэх ингээл одоо өстой би лалаад өгнө энэ төр яриад тах нь бол бодит байдал дээр бол худлал болчиход байна л. Нээцгүй болоо. Тийм болохоор ажиллаа хийгээд шаардлагатай асуудлуудыг гаргаж тавиад чадвал хууль тогтоомж дээр нь бол буулгаад чадахгүй бол зарим буруу юмыг нь гацаагаад муу юмыг гацаах чинь бол сайн ажил шүү дээ. Нураах чинь бас сайн. Энэ ажлыг улсын хурлын гишүүд хийх хэрэгтэй. Хийх гэж хичээж байна. Хараат бус байдлаа хадгалах хэрэгтэй байна.
бие даасан байдлаа хадгалах хэрэгтэй байна. Бүтээн байгуулалт сайн сайхны төлөө бид нар эвлэлдээд явах ёстой гэдэг гоё лозунгийн ард нүдэн аниад улсын эрх ашигын эсрэг юмнуудыг дэмжиж явж болохгүй. Тэгээ энэ зарчмаа бариад явж байхад юм бол алхам алхмаар өөрчлөгдөд ингээл сонгуулиуд бол сайжрал явна л гэж бодож байна. Тийм нөлөөлөх янз янзын шахалтууд ч гэх юм уу, гуйлд ч гэх юм уу, дарамт ч гэх юм уу, тиймэрхүү зүйлс хэр мэдрэгдэж байна. Ер нь харьцангуй гайгүй юм байна. Магадгүй шинэ гишүүнд нэг айхтар нөлөө бүхий итгээд биш болохоор бас нэг тохгүй ч гоё гэж магадгүй. Хоёрдугаарт нь за энэ цтэй ер нь гэж бас биж магадгүй яриад ч нэг юм байна да. Гэхдээ яг хөө мэрэгжлийн хүмүүс өөр салбарын хүмүүс парламент орж ирсэн зөндөл их нааштай үзүүлж байгаа. Би бол одоо нүүрсний бахан гэрээний юу болоод байна шүү дээ. Яриа болоод байна шүү дээ. Тэрэн дээр бол жишээлбэл China Energy-тэй байгуулсан гэрээн дээр хятадас ирсэн анхны саналууд дээр нь нэг хид хідэн зүйл байсан Монголд хүлээж авахд их хүнд алдагдaltaа хэцүү нөхцлүүд. Тэгээ тэр дундаас чинь коксчих нүүрс аавна гэсэн анхны санал нэс байхгүй. Тэр ордоос чи ганцхан коксчих нүүрс гардаг юм аа. Сул коксчдаг, ерөөсөө коксчдаггүй. Гарч байгаа хувь одоо төлөвлөгөөгөөр аль алийг нь аваа сорчилж Хамгийн сайныг авна яа л гэсэн юм биш үү? тий сорчилж болохгүй гэдэг асуудлыг эдийн засгийн байнгын орон дээр хуралдаанаар нь би зарчмын зөрүүтэй санал болгож тавиад тэндээс дэмжүүлээд дараа нь чуулган дээр дахиж тайлбарлаад Өнгөрсөн жил гэсэн үг шүү дээ тий. дахиж дэмжүүлээд тэр нь их хурлаас гаргасан тогтоол тусгагдсан. Тэгэхээр энэ процесс яаж явсан гэхээр 12 дугаар сарын 26-нд би төрсөн өдрөө тэмдэглээд найз нартайгаа сууж яв. За тэр үед орой эдийн засгийн банкны орооны хурал болж таарав. Хэдэн 9 тийм чинь баг 6 мургаагаас гисэн байл. нэлээ удсан шүү дээ. Тий 9 10 11 ч болсон байж магадгүй. Тэгээ яг тэр дундуур одоо энэ саналаа өгөхгүй бол болохгүй юм байна. Бушууган томьёолоод дахиж ч 4 санал өгөөд 3 дэмждэг нэг нь орсон байхгүй. Хэрвээ би очиагүйсэн бол Өмнөхөрөө явж исэн биш үү? ярихдаггүй. Ягаад гэвэл тэрийг яг тэр салбараас нь мэдээлэлтэй хүн бас хоорохгүй. Айгуу сони юм байл их оролцтой. Тэгээд зүгээр төрсөн өдөр тэмдэглэж байгаа тэр хүн очиог бол тэр банкны орон дээр тэр санал яригдахгүй. Тэр банкны орон дээр тэр санал яригдаагүйсэн бол их хурл дээр яригдахгүй. Тэгэхээр их хурлын чиглэл өгсөн тогтоол дээр байхгүй. Ийм. Энэ гэрээ хэрэгжиж цаашдаа явхад их хурлын чиглэлийг дагах ёстой. Тэгээд дагахад бол миний бодлоор одоо хэдэн 10 магадгүй хэдэн 100 сая долларын үр ашигын асуудал яригдана. Тийм болохоор нэг технологийн хүн тэнд орж ажиллаад их хурл нөлөө гаргаж бас болт юм байна. Миний хийсэн гол ажлуудын нэг бол нэг энэ ингээ урт хугацаанд бол улсын эрх ашигын зүйл гэсэн тийм дүнэлтийн хувьтэйгээр бас их баяртай байгаад идэв. Тэгэхээр бас ингээд чөлөөтөө бодсон юмаа илэрхийлээд тэр нь бодлого тусгаад ийм явдаг нэг механизм бол ардсан улсын парламент тэр бол Монголд бас байгаа. Мэдээгүй явуулах гэжсэн байна гэж байхгүй л үү те. Тэр гэрээнээрээ тусгацсан заалтуудаа. Мэдээгүй энэ гэж юу бах те. Тий. Тэг яг их хурлаар оруулж их хурлаар тогтоол гаргана гэдэг чинь ер нь их хурлаар нэгэнд хилцсэн бол дараа нь элдв янзын маргаан гарахгүй гэж нэг талаасаа доктортой байдлаа бодсон. Нөгөө талдаа их хурлын гишүүд яруу санд руу богино хугацаанд том юмн дээр ингэж орохоор мэдээлэлгүй тэр салбарын биш хүмүүсийг ашиглах иймэрхүү үзэгдэл бол бас байж болно гэж би бодож байгаа. Тэгээ одоо эн чинь нөгөө нэг үний асуудал саяг энэ Монгол Ардын намын даргын сонгуультай холбогдуулаад гарч ирлээ шүү дээ тий. Хуучин ерөнхийлөгч байсан намрын их хуурга гарч ирээ л тий. Өчнөө тэрбум долларын алдагдал бид нэр хүлээх гэжсэн байна гэл баахан их 80-ийн тоо яриад. Тэгээ тухайн үед үнийн ер нь нэг юм задаргаа антер гэсэн юм байхгүйсэн юм шиг байна тий. Ер нь нэг юм дундчлаад гэсэн юм яриад исэн юм шиг байна тий. Тий. Яг жуулган дээр одоо хүмүүс санаж байгаа бол гişүү зөндөө асуусан, зөндөө ярьсан.
яг тодорхой тоо бол хинч хэлээгүй хариуг нь баримжаа бол байсан. Би бол үг хэлэхдээ энэ гэрээний хөнгөлтийн зөрөөнөөс их найдаар тоологдох хэмжээний алдагдал гарнаа, зөрөө гарнаа. Тэгэхээр бид нар жил болго их найдаар тоологдох хэмжээний орлогоосоо татгалзаж байгаамаа. Ягаад гэвэл үн бол суур үн байна. Суур үн дээр нэмэх нь тэр сарын зах зээлийн хэлбэлцлийг тооцож 5 их үүсвэрээс одоо 5 захаас гэсэн үг болохгүй хятадтай. Тэг янз бүрийн хуваар аваад нэмэх энэ схемийг өмнөх Чалко бас хятадын төрийн хэмжээний компанитай монголчууд ашиглаж байгаа. Тэрнээсээ дордуулахгүйгээр ашиглая гэдэг хүсэлтийг нөхцөлийг хятадын талаас авсан. Тэгээ тэр нь нөгөө индексүүд нь хятадын дотоодын индекс, дээрэс нь Монголын нүүрснээс хамааралтай индексүүд. Тэр зах дээр нүүрс яаж өөрчлөж байна. Тэгэхээр бид нар хямдруулаад өгчих юм бол нөгөө индекс чинь дагаа буурна л гэсэн. Тэгэхээр өөрөө өөрийгөө хямдруулаад өөрийнхөө индексийг богсгаад буцаага тэр индексээр үн утгах гээд байна. Тэгэхээр наад зөрөө чинь их найдаар тооцоол нь буруу байна гэж тий. Гэдэг асуудлыг би яриад тэгэхээр яаж эрсдлийг багасгах юм бэ гэхээр Монголын биржийн үнийг нэг их үүсвэр олгож ашиглая. Дээр нь дахиад нэг гадаадын олон улсын нүүрсний захын их үүсвэрийг ашиглая. Тэгээ ингээ холих юм бол нөлөө нарай багасна. Энийг би бас эдийн засгийн байнгын орон дээр ч ярьсан, чуулган дээр ч ярьсан, аль алин дээр нь унсан дэмжигдээгүй. 3 дахь нэг асуудал нь юу ирсэн гэхээр 20 сая тонн гэдэг бол их тоо. Тэр үед үндэслэл нь хятадчин ерөөсөн Монголоос ингээд 150-60 саяыг авах гэж байгаамаа. Тэгэхээр энийг л бид нар хийчих юм бол ингээд цаашдаа нэмэгдэнэ гэж тайлбарлаад ирсэн шүү дээ. Тэгэхээр үнэхээр тийм юм бол засгийн газрын хилцээр дээрээ хоёр улсын нүүрсний одоо худалдааг 120 сая тонн, 160 сая тонн хүргэнэ гэд биччихээ. Гэрээндээ. Тий. Тэгэх юм бол тэр дотор чинь 100 гаруй юмны чинь 20 гэхээр арай багасна шүү дээ. Сөрөг нөлөө нь багасна. Тэр асуудлыг би тавиад бас дийлээгөө. Агуулга нь юу байсан гэхээр энийг хямдруулж өгч байгаа юм бол хямдруулж байгаа хэсэг чинь нийт Монголын нүүрсний худалдааны тал нь болчихвол яах. 3/1 нь болчихвол яах. Тэгэх юм бол нийтээрээ нүүрсний үн унана. Нүүрсний үн унахаар Монголд алдах хэмжээ нь бүр их нэмэгдэнэ. Ганцхан тэр гэрээ биш, бусад нийт улсаас гарч байгаа нүүрсний хэмжээнд сөргөөр нөлөөлөх байхгүй. Тэгэхээр нэгэнт заавал энэ төмөр зам холбохын тулд заавал худалдааны гэрээ байгуулах юм нөхцөлийг бол урдаас тавьчаад байгаа. Ингээд тийм хатуу байр суурьтай байгаа тохиолдолд үл яаж сайжруулж болох вэ гэдэг 2-3 санал өгөөд ганц сорчлохгүй гэдгийг оруулж чадсан. Бус нь олоорой. Тэгээ бид нэр бас нэг юм анзаарахгүй ш тэ тухайн үед нөгөө хил холболтын гэдэг гарчгаал өмнө тавиа яваад исэн шүү дээ тэ. Яг тэр нөгөө үн нийлүүлэлт энэ төр дээр нэг тийм тодорхой томтой яг гарч ирж яриаггүй шүү дээ засгийн газраас. Цаашдаа нүүрсний үн ер нь унах нь тодорхой юм байна. Тийм учраас ингээд дундчлаад цаашаага урт хугацааныхаа одоо тий нүүрснийхаа нийлүүлэлтийг бодох юм бол бид нар энийг хийх хэрэгтэй юм байна гэдэг ингээ малгалаа явцсан. Тэгээ энд нөгөө нэг хүмүүс одоо хуурт тийм үү яа тийм тий нэг үнэмшдэг юм уу нэрэл нөхцөл байдлын юм чингээл тэгэл явуулсан баг гэж би хараад идэг шүү дээ. Хөрсөө бэлдсэн тий PR-ын хувьд 12 сард нас чинь олон жуулган дээр бас ярьжсэн шүү дээ. 9 дугаар сард эхлээд нөгөө төсөн мөсөө яриад эхлэнгүүт би бол ер нь мессеж нь бол авцсан байсан. Тийм болохоор би 10 дугаар сард бомбтын сэргэлт баха. Бомбтын сэргэлтийн сэдвээр ерөнхий сайдын мэдээлэл өгөх цагаар одоо бол ерөнхий сайдаас асуух цаг болсон шүү дээ. Мэдээлэл өгөх цагаар нөгөө эндэр дээр голын эндэр дээр гарч байгаад нэг хэдэн минут аваад ярьсан. Тэгэхэд бол нөгөө хилцээр яригдаагүй байсан. Тэгээд энэ дээр би ярьсан гэхээр зэрэг хил холболт хийх нь Монгол чухал байна. Тэгтээ хил холбох гэдэг бол бид нар мөнгөний нөгөөд хийлгэх ажил. Хажуу талд нь нүүрсний 20 сая тонн жилийн нүүрсийг хөнгөлөлтөө өнөр авах юм нөхцөлийг тавьсан юм байна. Тэр нь бол тусдаа асуудал. Тэгэхээр заавал энэ гэрээг байгуулахгүй бол төмөр зам барихгүй гэдэг юмыг ярьж болохгүй. Төмөр замаа холбох асуудал бол хоёр улсын төрийн дэд түвшинд тохирсон асуудал. Нөгөөх нь бол худалдаа. Тэгээд ийм байтал энэ компани ч төмөр замаа барихгүй ягаад хэдэнчл болчихоо. Тэгээд худалдааг бол тусдаа ярья гэдэг агуулгад. За хэрвээ тэр худалдаа нь Монголд алдагдaltaй юм бол ер нь
заавал холбох гээд ичж яах гэдэг агуулгатай ярьсан. Яагаад гэвэл худалдаагаа хийхэд биднэрт дотоодын төмөр замаа барьсан. Тэгээ хил дээр очингуудаа сэлгэж ачдаг терминалууд нь баригдаад ашиглалтанд орцсон байгаа шүү дээ. Нэг очиод хэлсэн шүү дээ. Ерхий сайж 2 3 ч байгаа. Хувийн, төрийн янз бүрийн терминалууд. Тэгээд тэрийг машин дээр тавиа гаргадаг. Тэгэхээр энэ төмөр замыг ашиглаагүй байхад бид нар 50 сая, 80 сая тонныг гаргана. Энийг ашиглах юм бол бүр нэмэгдэнэ. Тэгэхээр ашиглах хэмжээнд чинь бол төлөө алгаа. Энийг бүрэн ашиглах юм бол импортоо нэмэгдүүлэлт орлого олж болж байна. Яг уу зардлын хувьд ачиж буулгах гэдэг чинь бол димэн тэд дээр бид зөндөө алдсан. Тийм болохоор хилээ холбомоор байна. Тэгээд төмөр замаар илүү их ачмаар байна. Гэхдээ хариуд нь тавьж байгаа нөхцөл чинь биднэрт алдагдaltaй байх юм бол заавал холбож яах. Тэр тэргүүл зараал явж болно гэдэг асуудал ярьсан хгүй 10 сард. Тэгээд тэр үед тэр нөгөө хил зэрэн жорж ирээгүй байсан ер нь тэрийг нэг тоосон ч юм байгаагүй анзаарсан ч юм байгаагүй. Оодан дээр дээр гарч байгаа юм. Тэгээд сүүлд нь 12 сард тэр хил зэрэг жорж ирээд явсан л да. Яг нэг гол юм таны ярьдгээр энэ хил холболт хийгдэхгүй бол Монгол Хятадын эдийн засаг худалдаа ер нь нэмэгдэхгүй. Энэ ч өнгөрсөн зууны дундаас хойш барьж байгаа том бүтээн байгуулалт анх удаага 70 80 жилийн доо. Тэр нь үнэн байхгүй юу? Гэхдээ тэрний хажуугаар нөгөө дагуулад маш том гэрээ орж ирж штэ. Тэр нь хичнээн хэмжээний алдагдaltaй юм бэ? Яаж тэрийг илүү ашигтай байлгах вэ гэдгийг л бид нар бодох ёстой. Тэ. Тэрийг нэг анзаараагүй маш урдан явцсан л та тэр тэгээд нэг хүмүүс хилээлсэн. Тэгээд нэг ч анзаараагүй дээ ер нь бол тэгэл заа гээл газ ингээл. Бүгдээрээ л одоо нүүрс шиг хэрэггүй болохгүй байх гэдэг газ зарчмаар байна. Тэгэхгүй бол нүүрснээс татгалзах гэдэг энэ бол миний бодлоор энэ PR, энэ зорилттой PR, энэ гэрээний дэвсгэр болгож хийсэн PR. Нүгдэрт нүүрс ч удахгүй хэрэггүй болно. Тийм болохоор олон юм яриад илгүүгээр бошуухан хамтах. Авъя гэж байгаа тэр нь газ урт хугацааны гэрээ байгуулъя гээл. Тий, хоёрдугаарт Монгол улс чинь хөгжих гээд байна. Биднэрт мөнгө хэрэгтэй. Биднэрт олон мега төслийг хэрэгжүүлмээр байна. Мега төсөл хэрэгжүүлэхэд нүүрснээс мөнгө орж ирнэ. Нүүрсээ өгөхэд бол хэрэггүй болох байгаа нүүрсийг бошуухан хамтхан урдна гэхээр нүгий. Тийм болохоор байгаа нөхцөлийг энэ шийдэж шууд өхөөс өөр аргалах. Ийм л логикоор явсан. Тэгээ энийг бол тэр хэвлэл мэдээлэл зөндөө явсан, улсын их хурлын танхимд гишүүд зөндөө ярьсан, нүрс хэрэггүй, нүрс унана. Гэтэл сүүлийн хэдэн жил дэлхийн хэмжээнд нүрс тогтмол өсөлттэй байдаг. Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтөөс болоод хэрэглээг нь бууруулмаар байна. Гэхдээ нэмэгдээд байна. Одоо энэ ажиллаж байгаа бүх газрууд чинь нүүрсээр л ямар нэгэн гал гаргаж яаж нүүрсээр л ажиллаж штэ одоохондоо тий. Цаашдаа одоо яах юм байгаа мэдэхгүй технологийн дэвшил яаж үргэлжлэх юм байгаа. За нэг юм байна. Засгийн газраас эх хонд 90 сая байлоо. 90 сая тонн нүүрс экспортлно гэсэн байсан баг тий. Энэ хэрэг бодиттой тоо гэж харж байна. 90 сая тонн нүүрс $70. $70 бол би боломжтой юм байна гэж бодож байгаа. 90 бол хятадаас хамаарна. Саяны том хийсэн гэрээ маань хэрэгжихгүй байх юм бол хэрэгжих юм бол асуудалгүй өрөөрнө. Хэрэгжихгүй байх юм бол буурж болж шүү. Тэгэхээр бид нар хүний хэдийг авахыг өмнөөс нь таахад хэцүү шүү дээ. Тийм болохоор 90 гэдэг бол нэлээд чанга тоо. Өдрөг тоо. Ер нь яг 80 гаргацсан болохоор 90 бол болно гэсэн логик л байгаа. Тийм цаашаа бүр 100 рууч төхнө гэдэг байгаа шүү дээ. Ер нь болж одоо янз бүрийн гэрээ мэрээнээс болж би бол хятад улс их гүрэн нэг тийм 5 тонн нүүрсний монголчуудын хэрэглээс болж худалдаа авалт таталт маталтаа дургуун үрж бууруулдаг газар биш гэж бодож байгаа. Тийм болохоор тэр утгаар бол нэг тийм юу биш. Зүгээр бид нар автаар гарах хэмжээгээ товтол ашиглаад тэгээд төмөр замаар нийлүүлээд явах юм бол 90 бол хүрж болно л доо. Техникийн хувьд бол болно. Худалдаж авах хэмжээг нь мэдэхгүй. Одоо өвөл болох нэ. За өвөл болохоор бид нөгөө нэг зовлонтойгоо тулгардаг те. Утаа гээл. Тэгээд нөгөө түлшдүүлээд ихсэн чинь хүмүүс угаартлаа гээл те. Нөгөө нэг хэсэг утаандаа зовж явж исэн чинь дээрэс нь нөгөө шинжилгээл баахан түлшмүш гэж орж ирээл нөгөө угаартдаг бас нэг зовлонтой тулгарцсан.
одоо нөгөө зовлон руугаа бид нар ирэх гэж байна. Ингээ нөгөө үйл угаасаа болно гэдэг нөгөө цойш сайдын хэлдгээр тэгсэн чинь нийслэлээс Хятадаас нүрс авнаа. Хаскокс нүрс авнаа. За энийг л түлчих юм бол ер нь утааг болчих юм байна. Бид нар утааг шийдэх юм байна гэдэг. Худалдаж авах гэдэг шүү дээ. Тэгээ энэ одоо ямар хэрэг байдаг юм бол яг үнэн гэсээ ингээ утаанд буураад байхгүй болчих юм уу. Тэгээ энэ миний бодлоор бол энэ юм богино зайны бодлого байгаа байхгүй. Одоо бид нэр Хятадаас Хаскоксын нүрс хэдэн зуун тэрбум маргацсан байсан бэ? 200 идэгсэн үү? 226. Тийм тэр авцаа авч байгаа. 90 нөхцлөөр 226. Тийм. Улаанбаатар нөхцлөөр тэгээд нэмэгдэх баг. Тийм нүртг нэмэгдэх юм. Тэгээд за энэ жилдээ аваа хэрэгжилчихье. Тэгсэн дараа жилээс яах юм бэ те? Ер нь цаашдаа яах юм бэ гэж байгаа байхгүй. Та юу гэж бодож байна? Гэхдээ мэдхгүй би одоо энэ үнэхээр дараа жилээс айгүй л дахиад өөрөө нэг юм ярьцсан явж иж магадгүй шүү. За Хаскокс шир бүтэхгүй юм байна те. Нэг юм олоод ирсэн манайхан ч мэрэгэн санаатай шүү дээ тий. Эндээс нэг юм олоод ирсэн. За ер нь ингэгээд эсвэл газ руугаа шилжиж гэдэг ч юм эсвэл захилгаантай болъё гэдэг ч юм уу тий. Нэг тиймэрхүү ярьцсан явж магадгүй баг. Би одоо энэ түлшээрээ л эдийн нэг түлшээрдэг юм. Дууд нь өөр юм ярмаар байх юм. Тэгээд хүмүүс надаас асуудаг. Гэхдээ та чи одоо мэрэгжлийн хүн учраас энэ ч одоо яг энэ чиглэлээр та чи одоо олон ажил. Ер нь бол хайр мөнгө бид нар эдийн засаг хэцүү валют бага байхад 226 тэрбумтай тэнцэх мөнгийг гачна гаргаж хайна гэдэг нь харин хоёрдугаарт гэртээ төлөх түлш гэрлээ асах цахилгаан тэгээ гурилтай шүлнээ гурил мах энийг монголчууд өөрсдөө хэрэгтэй. Тавтах нь шатхун. Тэр нь бол хэцүү учраас их том маргаантай төсөл яваад л байгаа энтхийн зээлэр те газар нэсэн. Тий. Тэр чин хөрөнгө оруулалт нэмэгдээ тэрбум болсноо тэрбум 200 тэрбум 400 тэрбум 700 сая болгож улсын хурлын гишүүд их өргөн дэмжиж дараггүй юм да гэд өнгөрсөн жил зээлийн шинжилсэн шүү дээ. Энэ чухал. За ийм 5 юм дээр бол бид нар өөрийгөө даах хэрэгтэй. Хамгийн амархан хамгийн энгийн нь бол түлш. Тэгэхээр түлшээ өөртөө хийж чадахгүй Оросоос газ аваад Хятадаас боловсруулсан нүрс авна гэдэг нь бол харамсалтай. Бөгөөд оновчтой биш үргэлгэн шийдвэр гэдэг 100% итгэлтэй байгаа. Тэр мөнгийг за тэгээд яах юм? Тэгээ яах гэдэг одоо ингээд утаа гаргалах юм. Нэгдүгээрт бид нар түлшийг нүүрсэн түлшийг сайжруулсан байна уу? Хаскоксчулсан байна уу? Ямар ч түлш авчирсан утаа гарнаа. Яг дүн өвлийн хүүтнэр 4 уулын дунд агаар өлдөөд инверс гэж нэлдэг тогтоход утаа багсарна. Хайр мөнгө хачиж байгаа гэдэг яриа бол. Ер нь төсвийн мөнгө, дундын мөнгө, нийтийн мөнгийг эрсдэлгүй эргэж буцахгүй юмд зарцуулах шүү дээ. Эрсдэлгүй юм нь юу вэ? Орон сууц. Дулаан байшин. Дахин төлөвлөлтийн орон сууцанд эсвэл хашаандаа дулаан байшин барихт ипотек гаргаад өг гэж яриад дийлэхгүй байна. Олон гишүүд ярьж байгаа. Бүр Монгол Ардын намын хэсэг гишүүд манлайлаж явж байгаа. Тэгсэн хэрнээ дийлэхгүй байна. Тэр их тэр бумаа байшинт нь өгч. Тэр хүн юу ч алдахгүй. Хоёрдугаарт нь дулааны цахилгаан станц. Төвлөрсөн гэр ороолын үндсэн цэгүүд дээр дулааны станцууд хэрэгтэй байна. Дулааны цахилгаан станц бол бүр их хэрэгтэй. Нэг хэсгийг нь халаалтай халуусын үгэнд, холыг нь цахилгаанаар халаана. Энэ мөнгө чинь жижигхэн мөнгө биш байхгүй одоо энэ төршин зарцуулаад байгаа. Тэр шахмал төршийг 19 оноос хойш зарцуулсан мөнгө өнгөрсөн сонсголоор чинь их 80-аар тоологдоод явчих шүү дээ. Тэгэхээр тэр мөнгийг эргэж буцахгүй, эрсдэлгүй байр савнд станцад зарцуулаад өгөөч гэдэг асуудал. За энэ утааны сонсголын дүгнэлтийн дараа улсын хурлын гишүүд байнгын хорооны гишүүд хилэлцээ тогтоол гаргасан. Тэр тогтоолын үзэл санаа нь төлшөнд зууханд төсвийн мөнгө зарцуулахгүй гэсэн утгатай. За түүний дараа дулаан аян гэдэг Дөрөв тогтооллоо тэр чинь 53 лөө тий. Тийм дулаан тогтоол гэдэг дулаан аян гэдэг тогтоолыг юу гишүүд санаачлаад ногоон зээлийн дэмжих тогтоол бас батлуулсан. Тэр нь болохоор одоо энэ 28 он хүртэл
нь байшин савуудыг бүгдийн сайхан дулаан болгох, шууд 50% юу буурах гэдэг. За ингээ их хурлын хоёр тогтоол. Дээрээс нь Улаанбаатар 2040 мастер төлөвлөгөө. 2040 дээр болохоор зэрэг 30 он гэхэд хатуу төлш хэрэглэхгүй болно гэж зорилт тавьсан байл. Тэгээ их хурлын бодлого, нийслэлийн бодлого, нийслэлийн иргэдийн төлөөлөлтөөс батсан бодлого байр сав нь төлшөнд биш мөнгө зарцуулна гэж явж байгаа. Хятадаас болохоор тэр төсвийн мөнгөш компани мөнгө л гэж хэлээ. Гэж тайлбарлаж байна лээ. Тэр компани өнөө төсөв байна. Ер нь агуулга нь бол нийтийн мөнгийг зарахгүй гэсэн үг байхгүй. Төсөв юу орж ирнэ. Дараагаар нь одоо үйлдвэр барина гэдэг байгаа. Тийм билээ. Хагас когсжуулсан төлшний үйлдвэр. Тэр бол их 80-аар тоологдно. Найдвартай. 1 өнөө 2 өнөө 3 байна би мэдэхгүй байна. Тэзүүг нь батлааг байгаа гэсэн. Тэгэхээр их хурлын тогтоолууд нийслэлийн 2040-ийн бодлого нь бид нар хатуу төлшөнд мөнгө зарахгүй гээд байгаа. Хийж байгаа ажил нь хатуу төлшөнд мөнгө зарна гээд байгаа. Тэр хагас когсжуулсан шахмал төлшний үйлдвэр баригцаар адил 2030 он болно шүү дээ. Тэгээ 2030 онд нэг хатуу төлшний үйлдвэр ашиглалтанд орлоо. Гэтэл 2030 онд хатуу төлшнөөс татгалзах нийслэлийн бодлого гэж байгаа байхгүй юу? Тэгээ ийм байж болмооргүй байна. Мөнгийг төлшөнд биш байшинд, орон сууцнд эрчим хүчний их усвэртэл зарцуулах. Энэ л миний байр суурь. 1.1 хэд гэдэг үлээд их 80-тай тэр нөө төлшин зарцуулсан, сайжруулсан төлшин зарцуулсан чинь тий. Тэгэхээр тэрүүгээрээ бид нар арай ондоо шийдэл хийсэн бол өнөөдөр иймэрхүү юмараа сууж авахгүй байсан байх гэж зарим хүмүүс боддог баг. Тэгээ би энэ дэжил бодож байгаа тий. Утаа бол байна. Тэрнээс зогт гарга байхгүй. Тий. Зүгээр энгийн шийдэл хайгаад ядаж нэг алхам урагшлаа гэдэг байгаа бол битгий мийдлинг төлөөдэй гэд би хэлсэн шүү дээ. Мийдлинг буюу сайн нүрс хог хоёрын завсрыг сайн нүрс үнслэг байхдаа нүрсээ төлөх хэрэгтэй. Одоо тэгсэн дахиад бид нар бас нэг хэдийн их 80-аар хэмжигдэх юм мэдэхгүй байна тий. Тэр нь юмны өртөг нэмэгдэж байгаа. Тэгээд тийм алхам руугаа явчихж байгаа байхгүй юу? Хагас коксыг мөнгөөр хөдөлж аваал тий. Араас нь хагас кокс үйлдвэр барайл тэгснэ тэрийг ингэж тайлбарлаж ийлээ. Яг би нийслэлийг одоо хийх гэж байгаа ажил нь муулаад байгаа юм шиг. Тэгэхээр буруу зүг рүү чиглээд байгаа учраас тий мэрэгжлийн үнээс нь асууж байгаа. Хагас коксын үйлдвэр бариад тэр нь хэдэн онд өчвтэй 28 он гэдэг мэдгүй нэг тийм хугацаа хэлсэн. Тэнд ашиглалтанд ороод тэгээд нийслэлээ хагас коксоор бүр хангана гэж байгаа. Тэгснэ одоо энэ сайжруулсан түвшний үйлдвэргээ бас байгаа шүү дээ манай монголч тий баруун зүүн гээд хоёр байгаа шүү дээ. Тэгээ энийг яах юм бэ тий? Энд чинь ингээ шал дэмий мөнгө үрээд одоо ингээ айчих юм шиг гэсэн чинь. Үгүй энийг ажилуулна цаашаа. Тэгээд энийг орон нутгийн орон нутг руу зөөно гэж байгаа байхгүй. Орон нутгийн иргэдийг төлнө гэж. Тэгээ мэдгүй орон нутгийн иргэдийг тэнд очиж утаандаа угаарт тэгээ угаартаад өгөх гээд байгаа юм уу те. Нэг юм зөв шийдэл биш байгаа байхгүй. Одоо би дахиад ингээд баахан техникийн юм ярмааргүй байна. Затлагтлаа ярьчлаа тий. Ер нь бол Монгол ганцаараа нүрс төлдөггүй. Одоо манай өмнөд төрс нүрс төлдөг. Сүүлийн орчин үеийн хотод бол хэрэглэхгүй л дээ. Гэхдээ тэр жижиг хотод хөдөөгөр бол байшинтай төлж байгаа шүү дээ. Европт нүрс төлж байгаа. Америк төлж байгаа. Германд төлж байна. Германд хүрэн нүрс төлж байна. Том цахилгаан станцууд нь хүрэн нүрс ашигладаг. Хүрэн нүрс чинь хамгийн дэгдэмхийтэй хамгийн их тортогтой нүрс. Тэгвэл жигдгэн ширхэгтэй хүрэн нүрсийг шахацсан, хатаацсан болохоор зэрэг асалтан сайн уучраас тортгон шатаад утаабаг гаргад. Зарим газар нь чулуун нүрс төлж байгаа. Чехэд, Польшид янзын гой гялгаар харж чулуун нүрсийг жигдгэн ширхэгтэй ийм болгоод уутлаад төлдөг. Жигж ширхэгтэй хонд утаабаг гардаг. Монголд биднэрт янзын гой гялгаар хар нүрсэн ч байна, хүрэн нүрсэн ч байна. Одоо дорн таймыг бол чинь хүрэн нүрс адуунчлаа. Тэнд гялгаар хар нүрс байхгүй ч ямар 5-7-оос аваач төлөлтэй юм биш. Тэгэхээр тэнийг юм шиг хүний өмнөөр шийдээд чи ерөөсөө ганцхан энэ төлшийг түл. Ийм бүтээгдэхүүнээр ийм нийтлэнгээр энүүгээр шахсан юм нүрс. Энэ өөрөө буруу байхгүй юу? Техникийн стандарт хэд хэдэн хувилбар байж болно. Гол утга нь бол утаабаг гаргахаар л бид нар зохицуулна. Тэгээд тэрийг хүмүүст өгөөд хийлгэлтэй. Стандартын шаардлагатай. Өмнөөс нь үйлдвэрлэж яах юм? Компаниуд зөндөө үйлдвэрлэж байгаа бүгдээрийн дампууруулж аваад ганц үйлдвэр барьсан шүү дээ. Тэгээд тэр ганц барьсан үйлдвэр нь өмнө хувийн хвшлийнхний хийжсэн бүх үйлдвэрээс хамаагүй өндөр зардалтай. 600 хэдэн мянган төгрөг 1 тонн төлш хүрсэн. Зарж байгаа үнэ 150. Тэгэхээр хүмүүс мэдэрдэггүй.
Гэтэл цаана бодох юм бол хамаагүй өндөр. Тэгээд стандарт шаардлага тавиад өгөхөд Улаанбаатар нэг төлс төлнө, Өмнө Говь нэг төлснө, Дорнод нэг төлс төлнө, тэр Ховд нэг төлс төлнө. Өөрийнхөө тэр орчинд байгаа төв үедээ ашиглаж амьдрын штэ. Тэр нь тавих тэр стандарт шаардлагууд дэлхийгээр нэг баг. Тэнийх амар баатрууд ингээл өмнөөс нь бүгдээр ингээд шийдэл нэг дор үлдэр байраал, нэг стандарт хөтлүүлэл тэр нь ажиллахгүй болохоор хүн амьтаа ухаартуулж алаал. Олон жил бид нар маш их мөнгө, маш их нерв харамсалтай зарцууллаа. Одоо тэгээд энэ зөндөө ярьлаа шүү дээ. Одоо би нэг яг энэ зүйл нэг ярмаар Тэгэл төсвөөс мөнгө гаргаал те. Тэгэл баахан төрийн өмчт компаниуд болгоол. За энэ сэдвийг ингээд нэг зүйл нэмээд хэлэхэд ер нь өөрсдийнхээ асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй гэдэг дээр нүүрсний дээр олборлт урахад дээр ч гэсэндээ. Сая түрүү хоёлоо нөгөө нүүрсний гэр ярьлаа шүү дээ тий. Тэр Жани Energy чинь зөвхөн төмөр замаа барихаас гадна 3-ыг зохицорно буюу олборлолтод одоо хүчин чадал нэмэгдүүлэхэд оролцох. тийм байлаа. Тэгээд юу хил нөхцөлөөр биш уурхай амаар. Тэгэхээр тээвэрлт олборлолт өөрсдөө олцсон гэсэн үг байхгүй. 3-ыг зохицорно. Яг энэтэй адилхан агуулгатай юм сая энэ засгийн газрын тогтоол дээр орж ирсэн юу. Сая энэ төсөв дагсан тогтоолын төсөл дээр орж ирсэн. 5-7 үлдсэн талбайг эдийн засгийн эргэлтэнд оруулахад тулд иж бүрэн цогцоор нь шийдэх хөрөнгө оруулагч та яриа гэсэн агуулгатай. Тэгэхээр үлдснийг нь ашиглах нь эдийн засгийн эргэлтэнд оруулж байвал зөв, сайн байна. Яагаад иж бүрэн цогцоор нь нэг үнэтэй ажиллах гэдэг. Олборлолт, тээвэрлэлт, экспорт 3-ыг иж бүрнээр нь гэдэг чинь хятадын компани гэсэн үг. Монголчууд олборлож чадсан шүү дээ. Төрийн байна уу, хувийн байна уу бүгдээрээ чадна. Тээвэр Монгол тээвэр чи зөндөө байна. Ажил олдохгүй хэцүү байна. Яагаад заавал ингэж нэг хятадын том компанид өгөх гэдэг. Одоо Chalco-то China Energy барьцаад нэг гэрээ хийсэн. Тэгээд 3 дахь нь дахиад нэг тийм орж ирэх юм. Тэгэхээр энэ төсөв дагаж орж ирсэн энэ тогтоолыг 5-7 ордыг эргэлтэнд оруулах ашиглаагүй талбай гэдэг нь бол би дэмжиж байгаа. Гэхдээ иж бүрэн цогцоор нь хөдөлтаатай, тээвэртэй, уурхаатай нэг хятадын компанид өгнө гэдэг бол дэмжихгүй. Одоо наа чи тэгэл дөрөвнөө битүүрийн ярьдаг л нэг намаас шалтгаалсан юм чинь л ингэж жил яваад байгаа байхгүй. Үдээ нэг дарга байж байгаа дахиад нэг дарга дахиад нэг өөр юм дахиад дараагийнхаа гэрээг хийх ёстой юм мэдэхгүй ойлгохгүй л. Тайлбар ирэх байлгүй. Одоо тэгээ яригдах байлгүй дээ тий цаашаа. За баярлалаа хоёлаа нэг цаг гараа ярьчлаа тэгээд цаг заваа зарцуулаад ирсэн танд баярлалаа. Сүүлийн үед ямархуу хуулийн төсөл дээр ажиллаж байна таны хувьд? Өмнөх ажил дуусаагүй ажлууд байгаа. Инновац цахим бодлогын байнгын хорооноос бид нэг ажлын хэсэг гаргасан. Тэр нь мэдээллийн IT хийж байгаа залуучуудыг татврын бодлогоор дэмжих. Тэгээд олигтой явахгүй хууль нь гарчаад удаад байгаа. Журмууд нь батлагдаагүй нөлөө удсан. Гэхдээ дөрвөчийн сайд нэг журмыг баталсан. Саяны сайд Батшигур сайд бас виртуал бүсийн хамгийн чухал журмыг нь бас баталлаа. Ажил нь явж байгаа. Энийг хэрэгжилтийг сайжруулах талаар дүгнэлт гаргах их хурлын ажлын хэсэг, гишүүдийн ажлын хэсэг байгаа. Миний ахалцаа. Тэр бол үргэлжлээд бид нар явж байгаа. Гадаадд байгаа монголчууд сонгуульд оролцох хэрэгтэй. Тэр хэдэн зуун километр машин бариад элчин сайдын яам дээр очиж сонгол өгдөг хүн гэж байхгүй. Тийм болохоор цахим эсвэл баталгааж шуудангаар өгөх ийм ажлын хэсэг инновац зохион бодлогын байнгын орноос гаргасан. Тэр ажлын хэсгийн санал дүгнэлт нь боловсруулагдуулаад явж байгаа бомоч рууш байх албатай. Тэрийг бид нар дуусгана. 2-3 тиймэрхүү бас өөр юмнууд байна. Юуны өргөдлийн байнгын ороонд би орсон. Өргөдлийн байнгын орооноос парламентээр дамжиж орж байгаа санал асуудал байгаа. Тэр парламентын журмыг шинжил сайжруулах. Хоёрдугаарт нь иргэдийн төлөөлөгчдийн хурлууд аймаг дээр, суман дээр, дүүрэг дээр, нийслэл дээр чихгүй болчиход байна. Өөрөөр хэлбэл яг ажиллаж байгаа төлөөлөгч нарууд идэвхтэй яваад байдаг. Гэхдээ нэг хэсэг иргэд ингээд санал хүсэлт гаргаад яхаар нөгөө хурал нь оролдож өгдөггүй. Парламент руу орж ирээд идэг. Автомашины татвар чинь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаргасан шийдвэр. Тэгээ тэр
тэнд нь гомдж байгаа иргэд нийслэлийн иргэдийн төлөвлөлтийн хурал руу хөргөх механизм байхгүй улсын хурал руу орж ирээд нөгөөх нь хүний гаргасан шийдвэрийг би яах юм гэдэг засгийн газар энэ хуульд нийцэж байгаа хэсэг талаар анхаарал тавина гэдэг тийм утгагүй дүгнэлт гаргаад явуулж байгаа ч шүү дээ. Тэгэхээр иргэдийн төлөөлөлтийн хурлыг битээр болон захимаар иргэдийн зөвлөсөн гарын үсгийн дагуу хуралдах үүргийг нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулахар бэлдэж байгаа. Тиймэрхүү зүйлс байна. За баярлалаа.